өнгөө 5 хичээлийг сонсоод шууд тохируулалт гарсан. 2 хоног би бүр тоолт идэггүй. Шууд хашил миний биендээ бүр гарсан. Тэр яг 70 настай эмгэн шиг болсон. Маш өнгөлөг болцсон ингэ байж байгаа. Нөхрийн хажууд би уцаар ярьж чаддгүй юм битээ да. Би ааваасаа айдаг байсан юм билээ. Одоо энэ группт ордог өвчөө. Чи одоо групптэй бүртгүүлээ. 800 м-ийн зайд ч гэрээсээ ингэ гарч чадахгүй байсан хүн. Одоо ингэ Улаанбаатар хотод ирсэн багшаа ингээд уулзгаа зогсож байгаа. Тэр мэдрэмж үнэхээр гайхалтай. За амар мэнд байцгаана уу. Эдгэрлийн өргөө подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болж байна. За манай өнөөдрийн зочноор манай ууган заяа ментор маань ирсэн оролцож байна. За амар мэнд байна уу та? За тавтай байна уу. За манай ууган заяа ментор чинь одоо Хинтээ аймагт оршин суудаг, амьдардаг. Тэгээд одоо эдгэрлийн засгийн ментор хийж явж байгаа юм хүн байгаа. За та маань эдгэрлийн дасгалж явуулалтын хөтөлбөртөөгөө хизээ анх учирсан бэ? Ямар шалтгаанаар эдгэрлийн дасгалж хөтөлбөр жаргаа багштайгаа учирчваа? Тэр талаараа та маань хойчлаач. За тий. Би 2024 оны 7 сард хамгийн анх нөгөө би маань жоох өвчлөөд нэлээд жил гаруй 2 жил хүртэл орг болсон юм баха. Тэр өвчлсөн шалтгаан маань юу байсан гэхээр бамбайн дутагдал гэдэг өвчин байгаа гэсэн. Тэрийг та мэдчихсэн юм уу? Зүгээр би өвдөдөөс юм уу? Сайн мэдгүй байсан тохиолдол. Тэгээд шинжилгээ өгсөн чинь бамбайн дутагдал байна гэдэг. Тэгээд хөл маань хавгнаадсан байхгүй. Жохон ядраад би чинь эрчимд нэгтлэнгээр ажиллаж байсан. Тэгээд нөгөө би маань хавгнаад ахаар энэ яг яагаад хавгнаад байгаа бол үзүүлсэн чинь бамбайн дутагдал гэдэг өвчин. За аймаг та. Тийм аймаг та. За тэгээд дараа нь яасан. Тэгээ өвчтөй болчингууд би яасан гээд эдгэрлийг хайж гисэн даа одоо. Яаж эдгэрх юм бол за тэгээ нагуун бэлэг эмч гэдгийг сонссон хамгийн анхлаад. За ерөөсөө л нагуун бэлэг гэдэг хүн дээр очие. Би тэгвэл эдгэрх юм байна. Тэгээ бүр шийдчихэд би чинь энэ ер нь Монголд байдгүй юм баг та ямар сони. Гээд эдгэрл гээл нөгөө фэйсбુક юун дээр хайж байгаа шүү дээ. Эдгэрлийг эдгэрх нь эдгэрэл мэдгэрэл гэж хайжсэн чинь харин жагаах шиг юм гараад фейж ууцсан гараад ирсэн. За. Тэгээ ороод үтсэн. Эхлээд бол нэг яг эдгэрэл яг энэ далд хомсонд хаяар жинч гэж ойлгоогүй нэг сонирхож жоохон харж ирсэн аа. Ганц 2 хоног орхицсан. За. Тэгээ байжсэн аа 2 хоногийн дараач л эргээд нөгөө дагцсан болохоор яг мэдээлүүд нь гарч ирээд тэгээд л хүүшин яг эдгэрлээч. Юу энэ яг нагам л юм чи юм ерөөсөө яг эн чинь бүр илүү гоё юм байна гэ. Тэгээд нөгөө өнгөө 5 хичээлийн сонсоод. Тэр ч одоо хизээ үе лээ. 7 сарын сүүл ирсэн. Нодлонгийн 7 сарын. Тий 24 оны 7 сар гэсэн. Тэгээд яг тэр чид өнгөө 5 хичээлийг сонсоод шууд тохируулалт гарсан ирсэн. Тэгээд тэрийг тохируулалт гэж би ч өөрөөс мэдэхгүй байгаа шүү дээ. Тий юугаа мэдгүй. Тэгээд яасан чинь маш их унтс ерөөсөө үгс үггүй унтаал. Тэгээд дараа нь яасан гэхээр хоолноос гарсан 2 хоног би бүр тоолт идэхгүй ирсэн. Тэгээд манай нөгөө 2 ээж маань хамт байсан баггүй надтай зөв. Хүүши чи хоол идэхгүй юм бэ? Ялуу юу жоох юм ичих гэдэг. Би ерөөс ямар ч идэхгүйсгүй. Үлсэх мэдрэмж ч байхгүй. За. За хамгийн гайхамшигтай юм нь юу байсан гэвэл шууд хашил миний биендээ бүр гарсан. За тэр өдрийн өглөөнд би хадам ээжийг усанд оруулж өгсөн байхгүй юу? Би нөгөө тэгсэн чинь хадам ээж хүү шимний охоод сэжгэлж барьчихгүй яагаар юм туурд ингээл битүү улаа. За тэгээд тохируулдаач мэдхгүй. За одоо яасан юм бол гээд яасан чинь маргааш өглөөнд боссон зүгөрлөлтсөн. Тэгээ сүүлд нь би тохируулалт гарсан юм байна. Өнгөө хичээлээсээ эхлээд би тохируулалт. Мэдчихсэн нэ. Тэгээд одоо яах вэ? Нөгөө онлайн хөтөлбөр авч эхэлсэн үү? Тий 8 сарын 5-нд тэгээд 7 сарын 5-нд яг тийм өөрчлөлтийг авал. За энэ ер нь ямар ч хэсэн нөгөө нагуун бэлэг эмчтэр тохируулга гэж ярьж байдаг над дээр гарлаа. За би ер нь хөтөлбөр суух юм байна. Гэл тэгээд нөгөө нөхөртөө хэлээд суусан да. Сууж эхлээд бол өрөө сэтгэл мэтгэл төрөөгүй. Ингээд яагаад хичээлээ сонсож байгаа болохоор юу ч болох юм. Тэгээд заримдаа бүр залхуутай ачим шиг их навшуу ачим шиг энэ санагдах тийм үе байсан. Тэгээд яасан гэсэн чинь нөгөө яг тэр нөгөө 8 сарын 5-нд орно 8 сарын сүүлээр эхлээд над дээр тохируулалт гараад би хэвтэрт орж эхэлсэн. За. Яагаад хэвтэрт орсноо ч ойлгоогүй ерөөсөө орон дээрээ хөргөж чадахгүй. Ингээд нэг талаас нь хүн ингээд түлхүүл би нөгөө тийш эргэж чадна. Бие ингээд эргүүлж чадах болчихсон. За. Өвдөөд үнийг бол одоо ингээд яах вэ? Өвдөөд ингээд бүх булчингууд ингээд чангарсан юм билээ. Тэгээ ингээд бүх уйнууд чи ингээд овоогоод ингээд ямар ч явах боломжгүй. Гараа ингээд өргөж ингээд дийлэхгүй. Ерөөсө булчингийн л өвчин юм билээ систем өвчин гэж нэгэсэндээ даавар урчханд орчиж байгаа юм л. Тэгээ тэр үед та яата оншиг мэдчихсэн юм нэг оншихгүй л өвдөөд энэ тэгээд хичээлдээ суугаад байсан уу? Тэгээ оншихгүй ямар ч оншихгүй. За тэгээ ямар ч байсан
энийг юм гарчлаа гэж яг хавтаж ийж байгаа. За ингээ ямар ч хэсэг үзүүлээ гэдээ ирээд хотод ирээд 2 дугаар эмнэлэгт үзүүлсэн чинь системийн өвчин. Гэдэг буюу хэрэг төс юу лээ тийм аа штэ. Системийн өвчин байна гэд ингэж гарсан. Ямар удаан явуулсан юм бэ гэж байгаа хгүй. Тэгтэл би яасан байх нэ өмнө нь над дээр илрээд яваад байсны вирус анзаараагүй байжгаад энэ дэр тохиролт гарсан юм бэл. Тэгээд тохиролтоор өвдөд би яасан гэхээр яг 70 настай эмгэн шиг болсон. За тэр яг 70 настай эмгэн яадгийг. 70 настай эмгэн чи бүгдийг хоёр тишээ ганхаж явна нуруур явдаг шүү дээ. Тэгээд нүүр мөр ингээд нөгөө хүний ч нүүр даавар өөрчлөлтөөр нүүр борлдгийн юм байна. Харалдгийн юм байна. Харлангууд өчлөөнүүд ингээд гүнзгийрээ тодроод нөгөө хар нүүр чинь. За тэгээд яг 70 настай эмгэн шиг. Одоо би чи нөгөө 8 сарын 5-нд талтрхүү ментрийн менти болж байгаа шүү дээ. Тэгээ ороход талтрхүү ментер нөгөө өөртөө үе чацуу гээд найзаа мазаг ингээд чимд гиснөө ингэснүү гээд ингээд ярьж байгаа байхгүй юу. Тийм. Годомжинд хүүхдүүд намайг ингээд тохоод зам гаргаж өгч байгаа. За настай хүн ярьж байгаа. Тэгээ удаа. Тий. Тэгээ 70 80 настай 80 бишээ арай биш уу. 70 настай 60 настай одоо тийм хөвчүүл яаж ийм гэхээр найзаа хөшөө ингээд ингээд надтай яриад байгаа байхгүй юу. Ерөөс намайг жоохон гэж бодохгүй байгаа. За тэгэл би яг өөрийгөө за би өстө хөгшин болж байгаа юм. Тэр чинь бас миний хувьд сэтгэлд эвгүй штэ тийм 80 70 настай хүмүүс найзаа гэдэг ахаар чи. Тэгээ би сарын дараа яг хичээлээ сонсож явж байгаад би 10 сар гэхэд 9 сард чинь нөгөө жаргаагшийн ментрүүд ардын эмнэлгийнхаа уурж аваачаад Хинтээ аймагт урилгаар аваачсан. Ардын эмнэлэг гэдэг нь уламжлалт хангах ухааны төвөж манай аймагт байдаг. Та Хинтээ аймгийн за. Хинтээ аймгийн. За багш очсон. Багш очсон. За. За тэгээ яг тэр үеэр нь очиход би 9 сарын тэр чинь сүүлээр очсон баха. Тэгээ очиход нь би яг тэр нэг эмгэн шиг байж байгаа. Тэгээд дээр нь наадаг өгөхөр би нөгөө сэтгэл зүйн төлбөр маань ямар байсан нөхрөөсөө айдаг. Тэрс нөхөртөө өгөө ялж чаддгүй. Нөхөр маань тийм нөгөө хурц ааштай хүн байхгүй юу. Тэнгууд би нөгөө нөхрөөсөө айдаг. За тэгээд тэрнээс шалтгаалаад би тэр системийн өвчнөр орсон байгаа. За тэгээд багшд би ингээд шалтгаан хэлсэн. За угнаа зоригтой биш үү надад гэсэн. Тэгэл би гаргаад ингээ баяртайг багшиг үдчих та зоригтой байна гэж яг юу хэлээд байгааг ч ойлгохгүй. Мэдэхгүй гарцаа. Тэгэл тэрийг бодвол зоригтой байна. Зоригтой нэг чарна яг юу юм болоо гэж нэлээд бодож явсан юм. Тэгээд хамгийн сүлд нь ирээд үзүүлээд би эргээд 10 сар гэхэд би яасан гэхээр би ингээ яг одоо энэ төрхөөрөө. За. Яг тэгвэл тохиролт гараад эдгэрэл надад явагдаад ирээд би тэр үед эмнэлэг твцэж байхдаа би тэр эдгэрэл гэдэг юм мэдэрсэн байхгүй юу гэсэн чинь хүн нэг хичээлээ сонсоод эмнэлэг чинь бүр хамгийн их тогтой нөхцөл шүү дээ. Тэгээ сонсож байхдаа би хүүшээ би чинь одоо ингээд 50 дөхөж байгаа тий. Гэтэл би чинь 108 наслах юм биш. 108 наслахад чинь яасан байх нь ахаад миний энэ амьдрал чиг 50 60 жил байж. Дахиад байна шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Тэгэхээр чин би юу вэ ч юу нөгөө 60 70 нас вэ? Би чин сурах хэрэгтэй юм байна. Мэдэх хэрэгтэй юм байна. Зоригтой болж байгаа. Зоригтой болох хэрэгтэй юм байна. Хүүшээ би чин олон хүмүүст туслах хэрэгтэй юм байна шүү дээ. Юу ч биш юм. Би ч одоо энэ 50 насыг наслахтаа яасан байх нь жоохон сурсан байна. Дээд сургууль, бага сургууль нөхөртөө болсон байна, хүүхдээ болсон байна. 2 3 ажил сольсон байна тийм үү? Тэгэхээр чин дахиад энэ нас чин дахиад надад нэг нугарсан даавтаж байна. Яг зүйтэй. Тэгэхээр чин би сурах хэрэгтэй юм байна. Би мэдэх хэрэгтэй юм байна. Юу өстө нэр өөргөө хайж болохгүй юм байна. Түрүүн тантай нэг хат ярилцж байхад нөгөө оншоо бол хичээл сонссныхаа дараа авсан. Тийм ээ. Тэгээ эмнэлэг дэвтэр дээр эмчнэр бол таны дээр өвчнгөө идэхгүй энэ төр гэдээ яриад байсан гэдэг байгаа юм. Тийм шүү дээ. Манай нэгдсэн эмнэлгийн нөө би ч нөө дотор твтэх болчихж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нэгдсэн эмнэлгийн маань алтан туул эмч гэдэг байгаа л да. Хүн сайхан эмч байгаа. Тэгээ нөгөө нэг юм системийн өвчин гэдэг чи яадаг байх нь вэ гэхээр ерөөсөө л группт ордог. Маш хавантай ерөөсөө ямар ч өөрөө арчилж амьдрах боломжгүй. Одоо ингээ мах ушгэлсэн ч бэлдүүлж орхуулдаг бүр. Тийм байдалтай амьдрдаг тийм өвчин байгаа байхгүй юу. Тэгээд тийм өвчнийг би ерөөсөө ингээ 90 сар болоод тулцсан байгаа байхгүй юу. Гэтэл тэр өвчин яадаг хөр годомжинд алхаж явж чадахгүй ундаг. Тэгэхээр манай эмчдэг заах заавна чи ингээд одоо энэ группт ордог өвчөө. Чи одоо групптэй бүртгүүлээ. Одоо чи ямар ч эдгэрэх боломжгүй групптэйг ингээд насаар явна. Тэгээд яах вэ гэхээр ахаад дээр нөгөө годомжинд ингээд би ч нөгөө эмнэлэгт орохдоо тэнцэж явж чадахгүй ханд тулж явж байгаа. За ингээ ойччноо чи. Нөгөө настай хүн шиг л алхаж байгаа. Би настай хүн шиг ингээд нэг ханд тулж нэг яриач өгч явчихсан. Тэгсэн чи одоо ойчноо. Тийм болохоор нөгөө нэг таяг ингээ суу мог таяг тулж чадахгүй байгаад нөгөө цэвэрхэн одоо тий алхалтын таяг ав. Уулын таяг. Уулын таяг. За ийм таяг тулаад ингээ яваа.
Энтэнд ойччихгүй. Тэр баг юм чи миний талаас санаа зовж штэ бас ингээд ундаг учраас. Тэгээд тийм мэдээллийг надад өгчээсэн байхгүй. Тэгээ би одоо ингээд 90 сар бус байна. Баямчтай ч гэсэн талархаж байгаа байхгүй. Тэр хүн миний төлөө сэтгэл гаргаад хэлж байгаа үг нь штэ тий. Тэгээ тийм сайхан хамт олонд би ингээд за эмнэлэгт авах хугацаанд яасан бохно. Энэ бүхнийг мэдэрсэн. Жаргаагшийнхаа хайрыг бяцлаглаар бас мэдэрсэн. 8 сарын 5-нд ороод тэгээ та тэрнээс чинь хойш 9 сарын 5, 10 сарын 5 ингээд эд 1 2 гэж яваад байгаа шүү дээ. Тэгээ давхар эмнэлгээрээ яваад л. Тийм. Тэгээд эдгэрлээ аваад. Тэгээ ер нь хизээ хамгийн одоо бүр маш сайхан ингээд одоо ингээд өөр явах нөгөө буцаад өөрийнхөө үндсэн нас одоо залуу насн дээр ирсэн. Тэгээ 10 сард нөгөө яг 10 сар гэхэд би 3 дугаар ангида эд 3-та би яг ингээд болж гисэн юм. За ер нь бол ингээд гойцсон үед бол гоё болчихно. Тэгээд хаяа нөгөө бас нэг унах мэдрэмжүүд байна шүү дээ. Яг тэр үедээ бас нэг тий унж босоол ингээд явж байгаа. Заримдаа ингээд нэг жоохон давгуурахаар жоохон унчаал. Гэтэл нөгөө дотор мэдрэмж маань ахаад давлцсан нэг насаагаа гэдгээ мэдсэн учраас ингээд цөхрөхгүй зоригтой болчихж байгаа. Тэр надад маш гайхалтай байсан. Зөв. Тэгээ та дараа нь тэр ардын эмнэлэг гэд хинтээ аймагт очиж та нэг нэлээд настай хүн шиг л багштай уулзж яасан чинь дараа нь багштай нэг таарсан гэдэг нэг ярьжсэн та. Тийм. Нөгөө энэ үйлдвэрчний эвлэлийн байр буюу тэнцээ ингээд нөгөө сангийн зуршил тий архинаас тэр бүл тий одоо нэг архины хамааралтай гэр бүлэд зориулсан нэг ивент арга хэмжээнд багш урилгаараа оролцсон. Яг тэрэн дээр оролцоход би нөгөө арай өөрөө эдгэрсэн болохоор багштайгаа уулзмаар санагдаж байгаа байхгүй. Тэгээ би бүр хинтээ аймагаас зориод яг багштайгаа уулзах гээд ирэхэд би зүгээр алхаад маш өнгөлөг болцсон ингэ байж байгаа. Бүр жаргаагч бүр ингээд миний урталт яг суудсан. Бүр над руу ингээ эргээл хараад байгаа байхгүй. Яагаад бүр аргагүй сар гарны өмнө би эмгэн шиг байжсэн хүн чинь. Тэгээд над руу бүр эргэж хараад гайхалтай болсон байна гэдэг. Тэгж хэлчихсэн. Багш шууд таньсан уу? Багш таньсан. Багшийн танаас тэрнээ агуу шүү. Ямар ч нэг ямар ч нэгтэй бас зүстэй ингээд. Яаж намайг таньж байгаа юм бол хүмүүс нэг юм гайхмаар таньж. Тэгээд гайхалтай болсон байна гэдээ эргэж хараад надад хэлчихсэн. Тэр надаас бас айгүй хором зэрэг. Миний багш чинь маш их бодийн сэтгэл, хайрын сэтгэлийг ярьдаг. Тэгээд тэрийг л үүсгэндээ өөртөө. За. Миний зорилго тэр. Тэгэхээр та ч ерөөсөө эд нэг дээр эд 3 орохтол үндсэндээ эдгэрэл авцсан. Тэгээд яах вэ? Одоо нөгөө дахиад шинжилгээ мэлгээ өгөхөөр яах вэ? Тэрийгээ дараа нь одоо дахиад өмнө бол одоо ингээм өвчтэйгээ донш гарцсан байж байгаа. Дараа нь дахиад хизээ шинжилгээ өгөх гэж мөнгөснө та. Би системийн өвчин бол ерөөсөө огт бүр нэг тоохоо байсан. Нөгөө нэг бамбайгаа бол нөгөө нэг дөнгөж эхэлж байхдаа бамбай байсан учраас би шинжилгээнд өгсөн байхгүй юу. Тэгээ 3 удаа шинжилгээ өгөөд би бүр эрүүл гарсан. Ямар сайн. Бамбайн дутагдал бол бүр тэгж эрүүл гарсан. Тэгээд системийн өвчин бол би одоо бол ерөөсөө уншиж нөгөөчгүй тэр нэг шинжилгээ өгсөн байгаа тэрийг бүр эргэж аваачгүй. Тэг бүр та ч тэгвэл ерөөсөө 2 гол юм авсан юм шүү тийм ээ. Тий. Бамбай дутагдал нөгөө системийн өвчин одоо нөгөө болчин жирэмсэн. Тий. Ингээд яадаг тийм ээ. Чангардаг. Зөв. За тийм дахиад яасан гэхээр гэр бүлийн асуудал үүссэн. За тэг яасан гэхээр нөгөө би нөхрөөсөө айдаг гэдэг байгаа шүү дээ тий. За хүний хажууд ингээд нөхрийн хажууд би уцаар ярьж чаддгүй юм ихтэй байлаа. За. Тэгээд тэрийг болохоор би манаа нөхөр амир. Тэгээд би одоо нөхрөөсөө айгаад уцаар ярьж чадахгүй байх гэж боддог байсан чинь яасан гэхээр би ааваасаа айдаг байсан юм блэ. За нэг 70 ухамсарын програм. Тий 70 ухамсарын програм. Тэгээд нөгөө тэрийг хувиргалт хийгээд ерөөсө хийснийхаа маргааш нь би 5 цаг сэтгэл. Тэгээ би яг тэрний дараач нөгөө сэтгэлийн шидэд орчиж байгаа байхгүй юу. Тэгээ сэтгэлийн шидийнхаа ангианда 5 цаг уцаар ярьж байгаа. Манай нөхөр бүр авчилцгүй зэ. За. Тэгэхээр тэр яасан бахна би програмаар өөрөө бодчихсон байна. Тэгээд тэр нь айц нь яаж яасан бэ гэвэл нөгөө хоол хийх гээд манай нөхөр хоолоо хийсэн үү гэж асуухад нь би уцаа тавь хоолоо хий гэдэг мэдээллийг өртөө өгөө. Тэгээд тэгэн гоо нөгөө нөхрөө орж гулцаа баяртай гэд яасан гэхээр чи хоолоо хийсэн үү гэл тэгэхээр би уцаар яриа чи хоолоо хийхгүй штеп намайг загнаж байгаа юм шиг тийм мэдрэмж. Нөхөр бол байдгараа байгаа даа. Та өөрөө тэрийг тэгсэн чинь би дараа нь бодож байгаа хүүшээ би хажуудаа уцаа тавиад хоолоо ингэж ярьж болох байсан байгаа байхгүй. Миний програм тэгж ажилласан. Одоо нөгөө бамбан өвчл гэдэг чинь ерөөсөө нөгөө хүн өөрийгөө илэрхийлж чадахгүй, хэлий гэсэн үгийг хэлж чадахгүй, үг ярианы юм хорионд те энэ байдаг мэдрэмж чинь өөрөө бамбаны одоо голыг хүнсгээл бид нар үзээд ойлгоод ингээд ячаад байгаа шүү дээ. Тэгээд тэр л үнэн шилтгаан байна шүү дээ. За ингээд сайхан эдгэрчдэр бид нар яадаг үлээ гэхээр эдгэрчээд яах гэдэг гэдэг асуулт бид нар гарч ирдэг шүү дээ. Тэгээд эдгэрчээ та яаж байгаа доо? Тэгээд нөгөө 3 дугаар ангида нөгөө бяцлаглаа хийж агаад
би ментор болох юм байна гэдгийг бүр бяцлаглаараа мэдсэн. За тий. Ерөөсөө би бүр өрөөнд дотор ингээд нөгөө дээдлэгийн өрөөнд бүр ингээд би сайн мент, би бүр хүүхдийн ментор гэж халахсан. Би хүүхдийн сайн ментор гэж халаад байгаа байхгүй. Тэгэл би ганцаараа бүр ингээд халахаа. Тэгээ яасан гэвэл би одоо өөрөө бас яг яагаад хүүхдийн ментор гэдгийг бас мэдэхгүй байгаа юм. Гэхдээ бол би дотор хүүхдийн юм байна да гэдгийг одоо бодоод байгаа байхгүй. Тэгэл ерөөсөө хүүхдийн ментор, би хүүхдийн сайн ментор гэж би халахсан. Тэгээ миний үндсэн өгөгдөл би ментор байсан юм байна гэдгийг яаж мэдсэн бэ гэвэл би оюутан байхдаа хүн менторлж ирсэн юм байна. За. Тэгээ нэг надад бүр ингээд талархлаа илэрхийлсэн цагтл ирчихсэн байхгүй. Тэгээ би тэрийг менторлсан гэж бодоагүй. Би ингээд оюутан охин надтай 2 цаг хэрнчээ ч юм уу ярьсны дараа эргүүлээд оюутан болж орсон юм билээ. Сонголоо хийчихэд байж байгаа. Тэгээд би ментор юм байна. Миний үндсэн өгөгдөл ментор юм байна шүү дээ мэдсэн. За яг стадлаа манай хөтөлбөрийн үнэхээр нэг юм гоё зүйл багшийн маань гоё зүйл хийгээд байгаа зүйл нь юу вэ гэхээр өөрийгөө багш маань ховлж байгаа гэж би ярьдаг. Одоо жаргал багш өөрийгөө ховлчаад байгаа шүү гэдэг. Яагаад гэвэл энэ жаргал багшийн хөтөлбөрт хамрагдсан хүмүүс яг өөрийнхөө тэр тоол туршлагаараа жаргал багшийн хөтөлбөрийн үр дүнд өөрийнхөө тэр эдгэшгүй гэдэг одоо сайн оншвэн шүү дээ. Эдгэшгүй гэдэг оншоо ялан дийлчихэр яах вэ? Энэ асуудалтай хүмүүст би туслая гэдэг сэтгэл зүйтэй болж ирдэг. Тэрийг маань багш яг боломжийг маань тэр хүслийг маань одоо бидний энэ тэр дотоод өөрсдийн тэр өгдөл авьяаслыг маань илрүүлсэн тэр боломжийг нь олгоод энэ авьяас чадвараараа энэ туулал туршлагаараа бусдыгаа эрүүлжүүл бусдыгаа сайн сайханд хөтөл гэдэг ингээд энэ боломжийг олгоод буцаагаад яадаг вэ ментор болгочдаг. Ментор гэдэг маань одоо нөгөө хүмүүс юу ч үг ингэж бас ойлгож мод. Энд чинь маань нөгөө чиглүүлж байгаа шүү дээ бид нар чинь тийм ээ нөгөө хүнийг яаж өөрөө эргүүлжих, сэтгэлийнхээ хүч эргүүлжих гэдгийг нь чиглүүлж байгаа чиглүүлэгч нар. Тэгээ одоо маш сайхан олон менторууд багш маань бэлдэж байгаа. Тэрний нэг маань бол ингээ та болцсон гэж явж байна. Та одоо тэгэл менторийнхаа хичнээн анги төгсгсөн. Одоо би 3 дахь хэдэн сард гээд ментор боллоо та. Би тэгээ ерөөсөө 8 сар би тэгээ тэр чинь 2 сарын 5 гэд би сэтгэлийн шидэд орохдоо би ментор болсон. Тийм. Ментор болсон байхгүй. 1 сарын 20 эдэнд чинь би сэтгэлийн шидэ эсэж орж байгаа шүү дээ. Тэгээ би 2 сарын 5 гэд ерөөсөө тэр нөгөө 70 хүнсрийн програм гэдэг чинь ерөөсөө л шууд би ментор болох хэвэл бол ерөөсөө тэгэл захиалга өгсөн. Захиалга өгсөн юм шиг л цаанаасаа дуудлага нь орж ирэл ерөөсөө. Тийм. За хэр олон одоо хэдэн анги төгсгсөн вэ? 3 анги одоо. Одоо 3 дахь анги төгсөх гэдэг. Тий одоо 3 дахь анги тавьчихсан. За тэгвэл их л сайхан туршлагатай л болж байна да. За тэгээ дахиад зорилго юу болж байна одоо? Одоо зорилго яасан гэсэн чи одоо хинтийн нутагта эдгэрлийн өргөөгөө нэ гэж бодож байна. За тий. Миний хинтээ нутгийн чи ард түмэн чи гайхалтай өгдөлтэй тий. Чингис хааны удан байна. Миний энерги ч гэсэн тийм удан байгаа. Тий. Тий. Тийм болохоор би энэ өргөөгөө нэ. Ямар ч гэсэн миний зорилго бол одоо яг энэ байна. Гэхдээ мэдээж яг юм эхэлж байгаа болохоор надад айдас төгшөөр ч юм уу нэг юм бас тийм юм байна. Гэхдээ би зорьсон юм чинь ард гарна. Тий. Тийм бодолтой л байна. За маш сайн байна. Тэгээд одоо бид бүхэн одоо энэ Улаанбаатар хотын ийм сайхан эдгэрлийн өргөөтэй ингээд болцсон. Багш маань ингээд эдгэрлийн өргөөгөө Монгол томонд зориулаад босгоцсон. Тэгээд энэ эдгэрлийн өргөөнд одоо би ирсэн цагаас ахуулаад баг хамтлагаа ярьж байгаа. Энэ эдгэрлийн өргөөг бол 21 аймагтаа байгуулнаа. 2030 он гэсэн тэрнээс нааж байгуулчих боломжтой гэж санагдаад явж байгаа. Тэгээд тэрний маань одоо захиалгын маань үрдэн танд бас очиж нөлөөлж тээ. За эдгэрлийн өргөөг 21 аймаг гэсэн чи би хинтээ аймагтаа байгуулах гэсэн бодол танд очисон байна шүү дээ. Тийм ирсэн. Гайхалтай. Нэр эдгэрлийн өргөөг ингээд эн чинь ингээд дөрөн зам дээр өргөөгөө харахад хүртэл нэг дотор бахархал төрдөг. Тэгээ ингээд цаанаас нэг баясал төрдөг. Ийм сайхан өргөө. Ингээд би нэг хэсгийг ингээд таслаад гарна гэж миний хувьд бол юу те үнэхээр өндөр өгөгдөл үнэхээр хайрамда. Яг зүйтэй. За ингээд ментор хийж явах явцад хамгийн гоё зүйл нь юу байдаг вэ? Хүмүүсийн нөгөө нэг чин сэтгэлээсээ гаргаж байгаа хайр юу? Ингээд бяцлаглаар ороод хувиргалт хийгээд багштай талархсан шүү тий. Багш үнэхээр гоё байсан, супер байсан гэдэг юм. Ийм үгнүүдийг бол сонсноор үнэхээр гоё. Тэр хүн эдгэрэл авж байгааг нь харах. Төгшүүртэй хүмүүс ингээд төгшүүр нь арилаад мэдрэмж нь ингээд одоо жишээлбэл тамхинаад гарцсан хүн байгаа тий. Маш их ингээд 1 км-ийн зайд 800 м-ийн зайд ч гэрээсээ ингээд гарч чадахгүй байсан хүн одоо ингээд Улаанбаатар хотод ирсэн багшаа ингээд уулзгаа зогсож байгаа. Тэр мэдрэмж үнэхээр гайхалтай. Өөр сонирхолтой эдгэрлүүд байгаа юу? Миний хамгийн их яаж эдгэрсэн эдгэрлэхээр нөгөө
хайц төгшрүүд над дээр айгүйх орж би чи өөрөө төгшрийн мэдрэмжтэй болохоор тэр сэтгэл зүйн асуудалтай хүмүүс их. Тийм. Тэгээд төгшрөөс ерөөсөө салж чадахгүй маш их зуралдаж жагаад тэгээд нөгөө маш их үзий ядалтаа гаргаад тэгээд үзий ядалтаа гаргахаар яаж хүний эрүү ингээд чангардаг гэдэг мэдж байгаа байхгүй юу? Багшаа миний эрүү ингээд буслал хийхээр багшаа миний эрүү зуугаад байна гэдсэн чинь эрүүндээ зуутна гэд бүр зуул хүсгээд байна шүү дээ тий. Тэр суларж байгаа мэдрэмж. Тэ надад бүр хүн ингэж зуугаад ингээд сулардаг юм байна шүү дээ. Олон юмнууд харж байсан. За манай эдгэрлийн менторд нэг ментинераас нь идгсэн мэдэг сонсохоор өөрөө идгсэн ч илүү гоё баярлдаг ч гэсэн ярилыг сонсогддог шүү дээ. Тэгээ маш их хайр ирдэг те тэд нар чинь бүр ингээ ирээл тэврээл бүр ингээ бүр чин сэтгэлээс тэр нөгөө дүр төрөхгүйгээр яг чин хайрын мэдрэмжийг авч байгаа юм. За ингээд баярлалаа одоо тэгээд Хинтээ аймагтаа тун удахгүй эдгэрлэг өргөө маань ингээд босхон тэгээд бид эдний дээрээсээ сайхан дэмжиад Хинтээ аймагтаа очиод одоо урьдчилан хэдүүлээ сайхан уулзалтууд нэлийн хийх хэрэгтэй байх хэд хэдэн удаагийн одоо олон нийтээр соёлынтэй юу вэ одоо хамгийн олон хүн багтгаал тэр газар л хэдүүлээ очиод хэд сайхан уулзалт хийгээд хүмүүстэй эдгэрлэг өргөө байгуулчаа танилцуулаад тэгээд нутгийн одоо Хинтээ олон одоо хүмүүс манай орон зай мэтраар маань чиглүүлээ жаргаа багшийн минь сайхан хөтөлбөрийг танхимаар бодит уур амьсгалаар ингээд мэдрэх цаг удахгүй ирэх нэ гэдэгт одоо бүрэн дүрэн итгэлтэй байна. Тэр зүйл одоо ойрхон байгаа гэдг нь тодорхой байна. Тэгээд таныхан одоо ингээд эдгэрлийн менторын ажил энэ эдгэрлийн өргөөний бас нэгэн салбарт энэ Хинтээ аймагт босох. Цаашдаа энэ 21 аймагт эдгэрлийн өргөө босох. Үе таалгуудын эхний төвчөнд нэгэ зориглоод орж ирээд ярилцж байгаад маш их баярлалаа гэж хэлье. За тодорхойлоо. За танд маань бас хэлэх үг байна уу? Одоо нэрээ. За Хинтээ нутгийнхандаа зориулж би хэлье. Эдгэрлийн гайхамшигтай өргөө Хинтээ нутгтаа би зорж одоо нээх гээд ингэж хүсэл зоригоо өөртөө ингэ шившчээ сууж байна. Тэгээ та бүхэн минь хүрэлцэж ирээрээ, эдгэрээрээ зөвхөн өвчнөд хүмүүс биш сэтгэлийн эдгэрэл гэж бас давхар байдаг. Тийм болохоор яг тэр мэдрэмжүүдээ засаарай, жаргаарай. Тэгээд эдгэрэл хурдан байх болтугай гэж Хинтээ нутгийнхандаа ерөөдөө тэгээ та бүхэн хүрэлцэж ирээрээ.